За цөмөрөө Ром 8-ыг гаргая. Ром 8 дугаар бүлэг. За бид нар хаанчлалын тухай ойлголтуудаа шинжилж авсан хэвээрээ байгаа. Тэгэхээр өнөөдрийн сургалт гэсэн яг тийм зорилготой бидний урд нь ойлгож ирсэн буруу ойлголтууд бүгд хаягдаад оронд нь хаанчлалын ойлголтууд орж ирэх ёстой юм аа. Ром 8:26-аас 30 дугаар ишлэл. За энэ бид нар бараг зарим нь цээжээр мэдэн дээ. Үүнчлэн мөн сүнс бидний сул дорой байдалд тусалдаг. Учир нь яаж залбирах ёстойгоо бид мэддэггүй. Харин сүнс өөрөө үгээр илэрхийлшгүйгээр яолон байж бидний төлөө зуучлан гуйдаг. Сүнсний бодол санаа юу болохыг зүрхнүүдийг нягтлагч нь мэддэг. Яагаад гэвэл тэр Бурхны хүслийн дагуу ариун хүмүүсийн төлөө зуучлан гуйдаг юм. Бурхныг хайрладаг, түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүст тохиолддог бүхий л зүйл эцэстээ тэдний сайн сайхны төлөө байдаг гэдгийг бид мэднэ. Тэр өөрийнхөө хүүг олон ах дүүсийн дунд уугнанд байлгахын тулд урьдаас мэдсэн хүмүүсээ тэр бас түүний дүртэй адилхан болгохоор урьдаас тогтоосон юм аа. Тэр урьдаас тогтоосон хүмүүсээ мөн дуудсан, тэр дуудсан хүмүүсээ мөн зөвтгсөн, тэр зөвтгсөн хүмүүсээ мөн алдаршуулсан юм аа. За бид нар түрүүчийн сургалтаар ариун сүнсний ажиллагаануудыг бас харсан шүү дээ, тийм ээ. Ариун сүнс яаж ажилладаг болохыг, ариун сүнс хэрхэн ажилладаг болохыг Бурхан бидэнд илчлэх тусам бид нар түүнийг дагахад төдий чинь амархан байх болно. Тийм учраас өнөөдөр бид нар үргэлжлүүлээд ариун сүнсний бидний амьдралд ажилладаг тэр арга барилууд үзнэ. Яагаад гэвэл бидний Бурхны зам гэж яриад байгаа боловч харагдахгүй тэр замаар хөтөлдөг нь ариун сүнс шүү дээ. Ариун сүнс бидэнд илгээгдсэн зорилго нь биднүүсийг үнэн лүү хөтлөхийн тулд тэгснээрээ үнэн биднийг чөлөөлөхийн тулд чөлөөлөгдснөөрөө бид нар сая боолын хүүхдүүд биш харин Бурхны хүүгийн алдарт очихын тулд тийм ээ. Тэгээ энд хэлж дээ тийм үү. Сүнс бидний сул дорой байдалд тусалдаг. За бид нар хуучин ойлголтуудаа харах юм бол сүнс бидний сул дорой байдалд тусалдаг гэж Паул энд хэлэхдээ гим нүгэл үлдчихгээд байдаг тэр сул дорой байдлын тухай ерөөсөө яриаггүй байгааг дараачийн ишлүүд нь бидэрт хэлж байгаа. Ерөөсөө л бид нар яаж залбирахаа ерөөсөө мэддэггүй байхгүй юу? Тэр бидний сул дорой байдал. Бид нар мэддэггүй. Яагаад? Яг юуг нь мэддэггүй? Бид нар юу хэлэхээ мэддэггүй, тийм ээ? Бас хэрхэн залбирахаа мэддэггүй. Яг энэ сул дорой байдалд маань ариун сүнс туслахын тулд бидний амьдралд ажилдаг. Тэр бас бидний дотор оршин байдаг юм байна л да. Бид нар бид нар энийг ойлгох юм бол альва зуучлан гуйлт, альва хэн нэгний төлөөх залбирал маань өөрчлөгдөх ёстой. Өөр болох ёстой. Бид нар одоо жишээлбэл бид нар яадаг байсан бэ гэхээр яг энэ тал дээр хуучин ойлголтуудаа зөвхөн харах юм бол за ямар нэгэн улс орны төлөөч вэ эсвэл хөдөө орон нутгийн төлөөч вэ эсвэл Улаанбаатарын нэг дүүрэг нэг сүмийн төлөө вэ эсвэл нэг хэсэг хүмүүс эсвэл нэг хүний төлөө бид нар залбирахаа суухаараа юу ярьдаг вэ гэхээр би яг юу хүсэж чинь тэрийг л ярьдаг. Тухайн тэр одоо залбирж байгаа юу гэх юм объект гэх юм уу юу гэх юм те. Одоо жишээлбэл би нэг хин нэгэн хүний төлөө залбирж явах та. Би тэр хүнийг ямар байгаасаа гэж хүсэж байгаа юм. Тэрүүгээрээ би залбирдаг. Эсвэл за бүр жоохон халих юм бол яг мэдээж яг өөрийнхөө хүслийн дагуу биш ч гэсэн хизээч бид нар суугаад эзэн минь тэр хүнийг баян болгоорой тэгээ баян болохоор тэр надад дандаа мөнгө өгдөг байх болтойг залбирахгүй штэ. Гэхдээ л бид нар ямар ч байсан зүрхнүүдийг нягталдаг нэгний хүсэл юу болохыг хэлэхээсээ илүүгээр би тэр хүнээс юу хүсээд байгаагаа залбирдагт хамаг гай байгаад идэв. Тийм учраас зөвхт хүний залбирал ихийг гүйцэлдүүлнгээ хэлсэн атлаа юу ч гүйцэлдэж өгөхгүй байгааг бид нар хараа гайхдаг. Тэгээ бид нар тэгдэж боли би тэрний төлөө 80 жил залбирсан. Ямар ч өөрчлөлт байхгүй. Яа гэвэл би хизээж түүний бодол санааг таньж залбирч чадахгүй байгаа учраас. За чадахгүй байгаа нь бидний сул дорой байдал болчиход байгаа байхгүй. Тийм учраас ариун сүнс бидэнд өгөгдсөн байна. Тэгэхээр бид нар ер нь ариун сүнсийг үл тоож амьдрдаг хүмүүс болж хувирчаад байгаа байхгүй. Тэгэхээр Есүс хэлжсэн шүү дээ. Гэхдээ та нар намайг хүний хүү гэдэг утгаар нь Йосеф Мариягийн хүү гэдэг утгаар нь доромжиж болно. Харин ариун сүнсийг доромжлагч нь уучлалтыг хүлээж авахгүй гэж хэлсэн байна. Тэгэхээр ариун сүнс бидний тэр залбиралд нь тусалдаг гинэ. Яах гэж бид нар юу залбирхаа мэддэггүй, хэрхэн залбирхаа мэддэггүй. Учраас тэр бидний яг энэ сул дорой байдалд маань тусалдаг. Яах гэж гэдгийг дараагийн ишлэл бидэнд харуулдаг. Яагаад гэвэл тухайн хүний төлөө, эсвэл тухайн сүмийн төлөө ч юм уу, эсвэл хятадын төлөө би залбирая л та. Тэгвэл хятадын тухай Бурхан юу боддгийг ариун сүнс мэддэг.
Тэ? Эсвэл одоо юу гэдэг юм бэ? Одоо мөнөгийн төлөө залбирая. Гэтэл мөнөгийн тухай бурхан юу боддгийг би барьж авч залбирах хэрэгтэй байтал чинь би зүгээр мөнөг хин гэж таньсан, хин гэж боддог, те таалагддаг олон зан авираар нь залбираад өгчдөг байхгүй юу? Гэтэл тэр хүний тухай бодол түнд байдаг. Тэрийг ариун сүнс мэддэг. Бас тэр бурхан чинь зүгээр ингээд бодоо суугаад идэг бурхан биш. Бодлын бурхан биш. Бодлын хүн гэдэг шиг тийм бурхан биш байхгүй. Тэр бодцсон л бодсноо заавал хийх гээд идэг. Тэгэхээр түүний бодлууд бас тэр бодлуудаа яаж хэрэгжүүлэх гээд байгаа арга зам энэ хоёрыг хоёулангийн ариун сүнс мэддэг учраас харин бид нар бол мэдэхгүй ш. Бид нар тэр тал дээр бол сул дорой. Харин тэр байдалд минь ариун сүнс тусалж өгснөөрөө яах вэ гэхээр угаасаа бидний дотор суулгагдсан Христийн мөн чанар дотор чинь Христийн оюун ухаан нуугдаастай байж байгаа я да. Бурханлаг юмсыг ойлгодог. Тэр Христийн оюун ухаанд чинь ариун сүнс Бурханы оюун ухааныг ойлгох тэр боломжийг нь холбоод өгчдөг байна л да. Тэгэхээр яах вэ гэхээр бид нар ариун сүнсээр дамжуулаад Бурхан энэ хүнийг юу гэж боддог? Тэгвэл тэр бодлууд нь энэ хүний амьдралд ингэж хэрэгжих юм байна гэдэг тэр ойлголтуудыг авч эхэлдэг. Яг бидний залбирах хэмжээнд тэр өгнө гэсэн үг тэр ойлголтуудыг. Тэгээ бид нар яах вэ? Залбирахад сая тэр залбирал үр нөлөөтэй болж эхэлж байгаа. Ингэж бид нар залбирах технологи нь тэр байгаад байгаа байхгүй юу? Түүнээс биш бид нар урдих шиг те эзэн минь хятадын бүх сүмүүд үнэхээр газар дээр гарч ирэх болохгүй. Угаасаа газар дээр гарч ирнэ. Тэр бүр ойлгомжтой. Бурхан санаатаагаар газар дээр бэлдэж байгаа. Тэр нэг л өдөр бүгдийг гаргаж ирнэ. Тэрнээс илүү газар дээр гарч ирээд яах гэдэг юм? Яахын газар дээр гарч ирж? Яахын тулд газар дор бэлдсэн. Тэгээ газар дээр гаргаж ирээ яах гэдэг юм? Тэр чи үндэстэн болгон зориулсан Бурханы хувь зориг гэж байгаа шүү дээ, тэ? Тэр зорилгоо Христийн дотор тэр нуусан гэдэг байгаа шүү дээ. Тэгээ тэр нууцудаа бидэрт мэдүүлсэн гэдэг байгаа шүү. Тэр яг тэр нууц, тэр зориг руу биднүүсийг хөтлөн оруулахын тулд ариун сүнс бидэнд өгөгдсөн байгаа байхгүй. Энэ бол бидний хувьд маш том олц. Бидний хувьд бол үнэхээр гайхалтай л дээ. Бид нар хийх боломжгүй тэр зүйлийг боломжтой болгоод өгч байгаа учраас. Харин бид нар хуучин юу гэж ойлгодог байсан бэ? Одоо зуучлан гуйж явахдаа тухайн хүний тухай ч юм уу залбирахдаа өөрсдийнхөө ойлголтоор залбирдаг. Эсвэл мэдээж яг Библийн дагуух ишлүүдийг гаргаж ирээ залбирдаг. Гэтэ яг Бурхан тэр хүний тухай юу гэж боддгийг. Тэгээ яг тэр хүсэл төлөвлөгөө нь яаж биелэх юм? Тэр арга замуудыг нь огт мэдгүй дүлийн ингээд залбираад идэг байхгүй. Бас нөгөө талаараа бид нар энэ ишлэлийг юу гэж ойлгодог байсан бэ гэхээр тэр хүний тухай мэдгүй байж болно. Гэтэ би зүгээр харь хэлээр залбираалаа. Тэгэхээр тэр ямар ч байсан сүнс дотор холбогдоод Бурхан ажиллаа хийнэ гэж боддог. Тэгэл бид нар харь хэлээр залбираа. Үгүй тэг гэж Паул бидэнд энийг ерөөсөө өгөөгүй. Паул тэр үед ойлгоцсон байсан байгаа байхгүй. Паул ч өөрөө харь үндэстнүүдэд би томилогдсон илчээ. Тэр үүргийг би та нарт хэлсэн гэж Эфес номдэр бичсэн байдаг шүү дээ. Тэгэхээр Паул зөвхөн израильчууд төдийгүй тэр харь үндэстнүүдэд очиж Христийн нууцыг мэдүүлэхийн тулд сонгогдсон нэгэн байсан учраас ариун сүнсэнд үнэхээр хамааралтай байж чадаж зуучлан гуйж исэн учраас үндэстнүүд түүний өмнө хаалга үдэ нээж исэн байгаа байхгүй. Тэгэхээр зуучлан гуйлд гэж юу вэ? Бид нар мэдэнтэй хин нэг нь Бурханы өмнө зогсоод энэ газар нутгийн төлөө залбираад цоорхоод байвал энэ. Тэгээ бид нар бодвол өстэй эзэн намайг яа харахгүй цоорхоод бай гэдэг юм да. Гэхдээ яг үнэн мөн чанараараа бид нар бүгдээр эзэнд олдогдсон харин одоо олдогдоогүй байгаа дэлхийн төлөө бид нар зуучлан зогсогч нар нь мөн. Гэхдээ зуучлан залбирал гэдэг чинь жинхэнэ утгаараа хизээ явж байгаа нөхөр яг ариун сүнс бид нар өөрсдийн сул дорой тэр байдлаа мэдэх үед ариун сүнс бидэнд туслах гад орж ирэх тэр үед, ариун сүнсний ажиллагаануудыг зөвшөөрөх тэр үед жинхэнэ утгаараа зуучлан гуйлд явж байгаа. Тэр үедээ Бурхан ариун сүнс биднээсийг хэрэгтэй үед маань хэлээр залбируулна, хэрэгтэй үед маань ойлголтуудыг өгнө, Бурханы санаа бодлуудтай биднийг холбож өгснөөрөө бид нар өөр хүний амьдрал, өөр улс үндэсний амьдрал руу зуучлан гуйх боломжтой болж эхэлж байгаа. Тэгэхээр энийг бид нар энэ бол явц байхгүй юу? Өнөө орой очиод бид нар суугаал ингээд таснаас гэл хийгээл ингэчих юм биш. Энэ зүгээр л бид нар ийм байх ёстой гэдгийг мэдснээрээ бид нар ийшээ орох арга замуудаа олж авч байна гэсэн. Тийм учраас Паул маш тодорхой бидэнд зааж өгсөн байна. Бидний сул дорой байдалд ариун сүнс туслахын тулд ирсэн. Ариун сүнсгүйгээр чи хизээч залбирахгүй. Хизээч түүний хүслийн дагуу. Тэгэхээр штэ цааш нь харъя л да. Яагаад гэвэл тэр Бурханы хүслийн дагуу ариун хүмүүсийн төлөө зуучлан гуйдаг юм аа. Ариун хүмүүсийн төлөө зуучлангүй. За тэгээл ирэхээр бид нар ингэнэ. Эзэн минь одоо ингээл хэвээр үнэхээр тэгэл ялангуяа эсийн бүлэг мүлгэрэж би хуучин бид нар юу ойлгож ирснийг л яриад дээ шүү дээ, тийм ээ.
За тэгээд ойлгож ийсэн юм байна, хийж ийсэн юм байна. Одоо зүгээр тэрийг орхиод л одоо энэ бурхны яг жинхэнэ утгаар нээж өгöd байгаа юм руу л орох хэрэгтэй байхгүй. Бид нар ингээд суугаад заастаа та ингээд одоо юу гэдгийг те отгоогийн маань үнэхээр өрөөж өгөөч та. Яг одоо отгоод хэрэгтэй байгаа тэр мөнгийг яг өгчөөч эзэн минь ээ. Та одоо ястаг отгоогийн хүүхдийн ханиадыг эдгээгээд өгөөч. Бидний бүх залбирал ердөө л нэг хүш ер нь бол те итгэдэггүй хүн ч мөнгө олж чадна. Итгэдэггүй хүн ч нэлээд амьдралын ухаантай байл хүүхдээ эдгээч нарч чадтай байх юм бол ер нь бол христчингүүд бид нар л өвдгөөр нь эдгээдэггүй болохоос биш. Эзэн залбираа суугаад идэв штэ өөрхийн амт халуураад л байхад чинь. Зүгээр итгэдэггүй хүн ч гэсэн очиод зүгээр яг юу өгөх ёстойгоо ингэчдэг байхгүй. Тэгэхээр энэ ерөөсөө залбирал биш вэ л да. Тэгээ цөмөрөө энийг зүгээр мэдэж авъя. Энэ дотор зүгээр сурыг. Харин ариун хүмүүсийн төлөө зуучлан гуйна гэж яг юу яриад байгаа юм бэ? Би зуучлан гуйснараа юу болох юм тэдний амьдралд? Бурхныг хайрладаг, түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүс тохиолддог бүхий л зүйл эцэстээ тэдний сайн сайхны төлөө байдаг гэдгийг бид мэднэ. Бид өөрсдөө ариун хүмүүсээ гэж үздэг тийм биз дээ. Бидний амьдрал тохиолж байгаа бүх зүйлсүүд байна. Тэднүүсийг зайлуулахын тулд бид нэр залбираагүй байна. Одоо эндээс харах юм бол харин бурхан хүн нэг бүрийн амьдралд ажилланаа. Бид нар хүн тус бүрдээ янз бүрийн замыг туулнаа. Харин тэгээж явж хат бидний зуучлан залбирал үр нөлөөтэй байгаад ариун сүнсний хүч чадлаар бид нар түүний оюун бодлыг мэдээд түүний бодол тэр хүний амьдрал тухайн үндэстэн орон нутгийн одоо амьдрал дээр нь хэрхэн ажиллагаануудыг мэдэж авангуудаа тэрнтэй холбогдоод залбирч эхлэх юм бол тэр бүх зүйл сайн сайхнаар эргэх юм байна гэдгийг бид нар олж харна. Бид нар ер нь энээс салах хэрэгтэй байхгүй юу? Би залбирчаар юм болдог гэдэг үгүй шүү дээ. Яг үнэндээ. Би залбирсан чинь ийм юм болцсон. Тэгээ бүр одоо ингэж юу? Сувтаа гэж амар лаг залбирдаг хүн байдаг энэ төргээ бүр ойлгоцсон. Тэгээ нэг айгуу сайн ном уншдаг ламаас ирсэн ялгаагүй байхгүй. Ялгаа байхгүй. Өчигдөр та нар Төвдөд өнгөрүүлсэн 7 жил гэж кино үзсэн баг. Гэхдээ би тэрийг үзэж явах та. Гэхдээ зүгээр нөмрөг энтрийг аваа хичвэл яг христчингүүд ярьж байгаа, хэлж байгаа. Тэгэл за одоо цөмөрө хамтдаа ингээд залбирая. Одоо далаа лам маань үнэхээр одоо төвддөө ингээд захираад одоо ингээд хятадаас үл хамаар ингэх болтгоо гэж тэнгуул лам нар нь суугаад хүмүүс нь зогсоол ингээд бүгдээрээ залбираад би бүр харах гайхаад. Үгүй тамнэ юугаараа ялгаа байна энд. Ялгаа бий. Яг л бид нар ариун сүнсээр удирдуулдаг хүмүүс болохоос биш. Бид нар өөрсдийнхөө бодож байгаа, санаж байгаа, хүсэж байгаагаар удирдуулдаг хүмүүс биш. Бид нар тэгээд зуучлан гуйж эхлэхэд бурхан тэгж ажилддаг юм байна гэдгийг хүмүүсийн амьдралд харах болохоос биш. Та зуучлан гуйгаал хүмүүсийн амьдрал гинт юм унах юм биш ээ. Тийм биш. Яагаад гэвэл энд бичсэн байгаа юм. Юу гэж хэлсэн байна вэ гэхээр тэр өөрийнхөө хүүг олон ах дүүсийн дунд ууган байлгахын тулд урдаас мэдсэн хүмүүсээ гэж. Урдаас тэр биднүүсийг мэдсэн байгаа байхгүй юу? Түүнээс би өнөөдөр тийм ээ одоо юу гэдгийг одоо ээгийн төлөө залбирсан чи ээги аврагдсан биш. Уучлаарай. Биш. Тэгээ бид нар тэгж өөрсдөө ингэж таашаал өгөхө болох хэвээр. Би өстэй ухтар залбираад аврагдсан шүү дээ. Бис нөхрийнхөө төлөө амар залбирсаар гаад бүр мацаг байраад тэгсээр гаад аварцсан ш. Тэгэхээр чи өстэй амар ядаал ингээл залбираад те бурхан тэнд ингээл заа ямар хэцүү юм бэ энийг эмэгтэй одоо залбираад ерөөсөө салахгүй яайтай вэз одоо ерөөсөө гэжсэн л нэг өдөр чиний амар өлсөд турж ицсэн би чи харангуудаа өрөвдөд аварчаад байгаа юм ерөөсөө биш байхгүй. Угаасаа л урдаас бүр ертөнцийн суйраас өмнө биднэрт хизээнээс вэ гэдгийг хүртэл хугацааг нь хилээд өгсөн шүү дээ. Уул нь бол ертөнцийн суйраас өмнө гэдэг чинь ертөнцийн байгуулагдахаас өмнө гэсэн үг. Энэ буургийн бөмбөлөг ертөнцийн цэнхэр гаригчин бий болохоос өмнө тэр биднүсийг мэдсэн байсан. Суудаас, хараа, навчаа одоо хэн байдгийг доорч дулмаа. Бүгдээр ингэ тэр мэдсэн байсан байгаа байхгүй. Тэр биднүсийг залбирлын нэг нууцд үнэхээр дуудаж. Тэр хүн нэг бүр зориулсан бодол байдаг. Үндэстэн нэг бүр зориулсан бодол байдаг. Бөгөөд тэр бодсон бол тэрийг хэрэгжүүлдэг. Тэр арга замыг бидэнд харуулахын тулд бидэнд залбирлыг өгсөн мэ. Тэгэхээр бид нар хойштоо бид нар хэрэгцээний төлөө залбирдаг хүмүүс байх ёсгүй юм аа. Бид нар зүгээр нэг яг Паули хэлсэнчлэн дээгүүрх зүйлсийг ирэн хайдаг. Мэдээж бид нар хэрэгцээ Матай 6, 5, 6, 7, 8 гэж одоо ерөөс ялангуяа 6 дугаар бүлэг бол одоо бүх асуултанд хариулсан юм байна лээ шүү дээ. Ингээл үзэхэр зэрэг чинь тэгэл одоо ичмээр ч юм шиг. Гэтэл бид нар хилдэг. Яа тэгвэл мэдээж тэр бидний хэрэгцээг мэддэг ч гэсэндээ тэр биднийг бас хилээсэ гэж боддог. Мэдхгүй дээ биш.